За өмнөх бичлэгээр Shonen анимуудын tier list хийсэн. Тэнгүү дараагийн бичлэгээр Seinen tier list-ийг хүссэн хүмүүс бол олон ажиллагдсан. Яг уу би угаасаа л хийн гэж бодож ирсэн л доо. Гэхдээ эхлээд Code-ийн бичлэгийг уулан дуусгах төлөвлөгөөтэй байсан. Шинэ season-тэй холбогдуулаад. Гэтэ нэгэнт олон үзэгчид маань хүсээд бас энэ Shonen tier list-ийг хөрөөгүй халуун байгаа дээр нь Seinen гэж гисэн гээс оруулчих гэж бодлоо. За өмнөх бичлэгтэй яг адилхан 3 шалгуур альжигсан. Нэгдүгээр нь тухайн анимын нөлөө алдар нэр болон нэр хүнд. Хоёр дахь нь ер нь бүтээлийн хувьд хэрвээ те. Гэтэ энэ удаа Seinen анимуудыг шагсааж байгаа болохоор илүү хатуу, илүү өрсөлдөөнтэй болох ахaltaа. Угаасаа Seinen анимууд чинь Shonen анимаас хамаагүй илүү гүнзгий утга агуул. Тэгэл хамаагүй дээр зохиолтой байдаг шүү дээ бүтээлийн хувьд. За тэгээ 3 дахь нь мэдээж нөгөө Жахогийн алдарт арын алгатай. Яг хаа бүр хаяал жоо хүчтэй ашиглаж болохоор ер нь их байн арын алгатай байдаг шүү дээ. Стан ямар худлаар. За том гурвал. Угаасаа юу ч ярих втай те. Би Vinland Saga Vagabond 2-оор бол бичлэг хийж исэн. Berserk гэж гисэн тэгж жагаад хийх байх гэж бодож байгаа. Мангагийн ч гэсэн уншиж байгаа. Яг хөөхтэй ууг нь бол би энэ бичлэгийг яг анимаар нь төгнө гэж бодчихсон байхгүй юу. Тэгэнгүү том гурлаас Vagabond бол аним болж гараагүй. Тэгээд Berserk-ийн бол сүүлийн 2 season бол үнэхээр траштэй зураглалээ тэр. Гэтэ ойлгож байгаа хэвчээ те одоо яаж том гурлыг салах вэ те. Энэ гурвал яг хав дархан цаастай болохоор л ганц мангагаар нь дүгнээд бүгдийг нээс рүү оруулчихъя. Цаашдаа бусын бол ер нь дандаа анимаар нь дүгнэнэ. Goblin Slayer. За эхний анги бол үнэхээр бүүм хийсэн. Хүмүүс бүр энэ чимаар Berserk-ийн залгамж халаа юм шүү гээл те. Яг хав манга уншигчдын үед бол аним үзэгчдийн тэгж хайплж байгааг нь харах инээдтэй л байсан баг л та. Би ч гэсэн эхний ангийн үзэл тэр үс чи бас өсвөр насны дээр байсан болохоор хоо ээж аним гээл те. Дараагийн ангийн бол бүр нилээн тэсийн ядан хоног тоол хүлээж ийсэн сайн санаж байна. Ер нь бол Бамбайт Баатрын сэргэн мандал Goblin Slayer 2 бол үнэхээр нэгдүгээр ангиараа намайг өргөтөж чадсан л та. Гэтэ бүхэлдээ аним нь бол тийм сайн байгаагүй хоёулаа. Тийм сайн байгаагүй гэдэг нь зүгээр тэр их хүлээлт, тэр их хайпендаа л хүрч чадаагүй гэсэн утгыг илэрхийлсэн шүү. Season 2 нь бас яг нэг жилийн өмнө гараад байлгүй да. Бас л дуушгүй зөөтэй байсан. Яг оо ерөнхийдөө бол ээжгүй аним. Гэтэ энэ дундаа бол яаси. За Prison School-ийн комеди бол ер нь ихэнх анимуудаас илүү ээжи, тийм 2 дугаар сувгийн төлхөө хөвгүүдэл зориулсан хэмэртэй аним л та. Мэдээж гоё тэр үйл явдлууд, царайны өрөл дөрөв тетр бол ер нь итгээд лав ууд байхгүй. Бас хөөрхөн нэртэй штэ 12 ангитай гэхэд. Зохиолын ярих юм бол ихтэй угаасаа мэдээж өмнөшлөх үү. Даанхтын сургууль энэ нэг 5 юм яаж ч орох уу. Зүгээр яг нэг хин нэгний фантаз мөрөөдлийг л харуулах гэсэн escapism аним л баг л та. Гэхдээ угаасаа энэ нэг series аним биш болохоор тэр талаар нэг шүүмшээ тах шаардлагагүй бах. Тэг ямар ч хэсэн Баки эдрийг бодвол бас ерөнхийн нэг плоттэй зааж. Хэрэгцээг өдөрч гэсэн их байхгүй бүгд өөр ингэсэн үүрэгтэй те. Тийм 12 ангитай гэхэд бол хангалттай амжилт гаргасан. Би Grand Blue. За энэ анимыг бол бүх цагийн хамгийн шилдэг нийт аним гэж үздэг хүмүүс ч гэсэн ерөн цөөнгүй. Миний хувьд яг ихэнх анимуудаас бол илүү л байсан л та. Гэхдээ хамгийн гэж хэлж чадахгүй. Гэтэ надaalаа комеди талын ихээс илүүтэй зохиолын онцлогоор санагдсан. Зохиол нь ер нь бол айгүй таалагдсан. Айгүй хөөрхөн хөнгөн мөртлөө сонирхолтой, дөрүүдэн ч гэсэн сэтгэл татхаар. Бас нөгөө гол дүр маань усан дотор анх удаа нүдэнээ сурсан чинь хинэн жилээ марчиж хүн мэдтгүй чаддгүй зүйлээ шинээр сураад чадчих үед хамгийн их жаргал мэдэрдэгэ гэдэг үг нь бол бүр ёг гээл орж исэн байхгүй. Өөрийнхөө хамаг дурсамжийг уудалж үзэл бодонгууд нэрэл тиймдээ гээл тайвшраал. Тийм гэхдээ ганц энэ хэсэг ч биш ер нь л Grand Blue үзэхээр нэг л тийм гоё дотн мэдхгүй яг нэг тийм грихэнтэйгээ ч юм уу эсвэл ямар нэг гоё хүмүүстэй цагийг өнгөрөхөөр нэг л цаанаасаа энэс хэлэлэдэн штэ. Уг нь бол тэр хүмүүс чиний humorт ерөөсө таарахгүй энгийн үед бол хизээч инээ чинь хүрхээргүй ахтал цаанаасаа л vibe нь аягүй жаргалтай болохоор ч тэр юм уу инээлхүлээд байдэн штэ. Та нарт зураглал нь бууж гинөө. Яг нэг тиймэрхүү гэгэл мэдрэмж өгшээсэн юм баггүй юу? Би бол дээр тамирал л да. Гэтэ энэ юм чинь 12 ангитай Slice of Life төрлийн тэгэл янз бүрийн гоныг харуулсан идэрч байхгүй хөв өнгө аним штэ. Агуулга нь бол. Тийм болохоор Legacy тэр нөх амар үлдээгээгүй байх л та. Яг манга нь бол нэртэй. Мангаг нь оролцуулбал хангалттай A руу орох бах. Гэтэ би том гурлаас тийм зөвхөн аним аан тоосно гэдээ амлцсан болохоор одоо яалтай ч илээ би л юм да. Kaguya-sama. За ерөөхдөө бол яг Grand Blue шиг тэгж их татаагаад байхгүй ч гэсэн үзэж байхад бол дандаа л инээмсэглүүлж идэг тийм гоё хөвгөлтэй vibeтай. Гэтэ Grand Blue гот юм бол зохиол нь илүү сэтгэл хөдлөж чаддаг бах. Тэр Ishigami анги дээр бол би нэр ингээс ойлгох гэсэн аахгүй юу?
Бас ер нь ахлах сургуультай аним болохоор надад илүү relatable санагддаг байсан байж магадгүй тухайн үедээ. Grand Blue бол хөдөө газар арх угаал тусан шин баяа яваад байдаг надтай түүж хамаагүй шүү дээ. Бас Grand Blue батах юм бол 3 seasonтэй аль нь ч чанараа алдаагүй илүү олон удаа өөрийгөө баталсан гэсэн үг. Season 3 бүр My List дээр 1-р байрыг хүртэл нэг хэсэг эзэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр бүр улам сайжирч явсан байгааз. Тэгэхээр бас алдар нэр Legacy дээр ч гэсэн Grand Blue-гээс илүү. Тийм би өөрөө ч гэсэн энэ анимууд үнэхээр хайртай. Миний хувьд бол хамгийн шилдэг Ramos аним гэсэн ч би Kaguya-sama хэлнэ. Хамгийн шилдэг Initimi аним гэсэн ч Kaguya-sama хэлнэ. Хамгийн шилдэг ахлах сургуультай аним гэсэн ч Kaguya-sama хэлнэ. Тэгээд AU SU гэдгээр нэлээд эргэлзэж юм л да. Том хуралтай зэрэгцүүлж яриа болохгүй болов яа тийм бол. За ерөөсөө яа guys. Миний араа энэ айгуу гоё хаалгааз. Би ясаа хараад бүр ямар гоё хаалга. За хэдүүлээ зүгээр яа. Гоё сэтгэл зүйн тест үгүй заяа. Энэ хаалганы цаана юу хийж болох вэ? Гоё нүдэн анаа төсөөлөөрэй. Тийм нүдэн нээж болохгүй, мэдрэмжээ төсөөллөө мэдэр. Анастай чигээр нь байлгаж байгаарай. За гясараа. Машинако. Kaguya-samагийн зохиолчийн бас нэгэн аним. Ер нь бол сайн аним л да. Ялангуяа тэр зураглал, opening гэтэр бол яа гэдэг юм бэ те. Гэтэ миний хувьд л Kaguya-саматай зохиолоор л аваартахгүй. Атгүй би өөрөө жоохон K-pop, J-pop гэдэр сонирхдаггүй болохоор idol гэдэг зүйл relatable санагдахгүй тэгээл тийг санагчиж магадгүй л дээ. Тиймдээ шинээр гарч байгаа season 2-ыг үзээгүй л байгаа. Тэгээд би AU, BU гэж бодож итэл нөгөө өмнөх хэсэгтэрээ Spy X Family би дээр тавьсан шүү дээ. Тэгээд миний хувьд бол Spy X Family, Oshinoko 2 бол яг нэг төвчнийх санагддаг. Тэгэхээр Oshinoko ч гэсэн би дээр тавьчих тийм үү? Master. За том гуралтай Vinland Saga-гийн байрыг баталцдаг. Бараг том дөрүүлч гэж хэлэхээр аним бол Master л да. Яг нөгөө анимууд 7 ангитай зургатаар гардаг байх үеих болохоор Master ч гэсэн 74 ангитай бол жоохон орших хандлага ажиглагдаг гэхдээ тэмжих биш. Бас би өмнөх хэсгтэрээ олон ангитай анимыг зургатаар л үзэхгүй бол хэцүү байдаг гэж хэлжсэн да. Гэсэн мөртлөө Master-ыг бол ямар ч асуудалгүй марфаага үзсэн байхгүй юу. Тэгэхээр бас энэ аним ямар сонирхолтой, надад ямар их таалагдсан ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр одоо бодвол S юм болоо да. Гэтэ би том дөрүүл гэдэг үгэнд үнэхээр дургүй байхгүй юу. Ер нь бол Master-ыг Vinland Saga-тай нэг төвшөнд байлгахыг хүсдэг. За нөгөө юу ахгүй да Master тайшир байж л тааши. Чи нэг төвшнийг хартаа хийж байхгүй. Тэгэхээр чи A руу төрүүлж ороод эзэгнээдтэй. Дахиж S руу энэ Kaguya-sama мэтийн нөхдүүдийг оруулахгүйгээр том гурвал бишээ том дөрүүлийн чанарыг хатгалах нь хамгаалах чухал үүргийг хэнийг гүйцэтгэх хэрэгтэй л дээ. Тэгээ чамаас өөр найдаж болох хүн надаа байхгүй. Чамд л найдаа. Тэгээ ер нь бол чи One Punch Man бол нөгөө Amai Mask гэхгүй юу? S төвчний баатруудын чанарыг хадгалахын тулд A дээр үлддэг те. Тий, чи бол бидний сэтгэл зүрхэд мэдээж үүртээс. Тий, за задлаа том дөрүүлийг шааж байхгүй. Amai Mask гэснээс One Punch Man чи нэрээ өөрөө сэнэн байсан байлээ шүү дээ. Гэтэ ер нь бол яг яаж сэнэн шоныг ялгадаг вэ гэхээр залуу хүүхдэд зориулсан буюу Shonen сэтгүүл дээр нийтлэгч ийсэн бол Shonen аним. Эсвэл арай томчуудад зориулсан томчууд төлхөө уншдаг сэтгүүл дээр ах нийлэгч ийсэн бол шууд сэнэн гэж ялгачт юм байлээ. Тэгэхээр одоо жишээлбэл ах хүн харахад бол нэг Shonen vibe-тэй, Shonen юм шиг аним хэрнээ. Тэр нь ах сэнэн сэтгүүл дээр нийлэгсэн бол шууд хүссэн үсээгүй сэнэн гэсэн англи руу орчих واخгүй юу? Эсвэл ямар ч манганаас бүтээгүй янз бүрийн сэтгүүл эдэр дээр нийтлэгч байгаагүй шууд light novel-аас аним болцсон sekai анимууд эдэр бол алинт нь чарайлдахгүй гэсэн үг. За тэр ч яах вэ? One Punch Man бол ер нь л тухайн үеийнхаа шилэгдмэл анимуудын нэг байсан л та яалтчгүй бүгд хүлээн зөвшөөрөх бах. Хэрвээ Season 2-аа хүн шиг зургалтай хийгээ те. Бас Season 3 гарах гэж биднийг 10 жил хүлээлгээгүй бол бараг одоо Attack on Titan-ийн төвшөнд хүрэх үс потенциалтай мундаг бүтээлээс юм шиг санагддаг. Season 1 бол гэхдээ бүр үнэхээр супер байсан 12 ангитай мөртлөө. Тэгээ алдан нэрвч гэсэн угаасаа ярилтгүй аним үздэггүй хүмүүс хүртэл үзчихсэн эсвэл тодорхой хэмжээнд мэддэг аним бол One Punch Man. Тийм, уг нь Season 2-аа Season 1 шиг зургалтай игээ Season 3 4 бас эртхэн хийсэн байсан бол хангалттай эс рүү орно л тоо. Дэ чадаг болохоор A дээр тавьчих дөө. Bungo Stray Dogs. За манай хүн шигсэн сэнэн байсан юм байлээ. Яг уу зодонтой болохоор Shonen юм шиг санагдаад байгаа болохоос ш тэр дөрүүдийн зөрчилдөөн комплекс агуулга эдэр бол ялцчгүй сэнэн vibe-тэй томчууд ойлгохоор санагддаг л та. Бүр яг миний сэтгэл рүү нэвт ороод хэдэн өдөр бодол тавтуулсан тал байхгүй ч гэсэн ямар ч тач хамаг сисныг нь бол хэдхэн өдөр үзээ дуусгасан. Тэгэхээр бас уйдгартай байгаагүй л гэсэн үг бах. Одоо бүр season 5 гарсан юм байлээ. Би бол гэтээ season 4 5-ыг үзээгүй байгаа. Love Hate-г л ах шүү гэсэн. Тэгэл одоо 5-ын 5 season чанараа хадгална гэдэг ч угаасаа тийм ч амар юм биш л дээ. Алдар нэрээ өвч гэсэн мэдээж муугүй. Тэгэхээр би дээр тавилаа.
Tokyo Ghoul. За энэ маань бас л сэнэн. Тэгээд өмнө хэлжсэн шиг Tokyo Ghoul бол миний яг анхны нэтээр үзчихсэн аним. Угаасаа яг намайг үзэхэд Season 2 дөнгөж гараад дуусчихсан аахгүй юу? Тийм, дурсамжид маань хамгийн том зай эзэлдэг анимуудын нэг яалтчгүй л үнэн. Season 1 2 ч гэсэн идэж уусна нь үнэн. Opening-ийн караоке болгоно заавал нэг удаа дуулдаг нь ч үнэн. Juzo-гийн хүүсэнд хууртаж крашлж исэн ч гэсэн үнэн. Уг нь бол үнэхээр эс рүү за боли арай дараахан гэхэд дээр рүү оруулчмаар л байна л да. Гэхдээ Tokyo Ghoul Rio бол нэлээд фейлдсэн ч гэсэн бас үнэн л дээ. Надад ч гэсэн ерөөсө таалагдаагүй. Би бүр хүчээр яг нэг гол хүртэл нь явуулаад хайсан санагдаж байна. Яг хоо Tokyo Kaneko 2-ын барилтааны сургаар босчороод тайлтарсан л да. Тийм, тэгээд одоо би рүүл оруулахаас төв. Монстертэй ямар зэрэгцүүлэлтэй нэш. За Tokyo Ghoul-ийг үзэж дуусгахсныхаа дараах нь найзаасаа төстэй аним асуугаад Parasite Overino Zero Fair-ийг үзчихсэн аахгүй юу? Аль нь л бас таалагдсан, ялангуяа Parasite. Тэгээд ууг нь бол тэр үед чинь би бараг нэг 12 3-тай л хүүхэд байгаа штэ. Энэ аним чи өөрөө тэгээд Tokyo Ghoul-ийг бол хамаагүй сэнэн шиг сэнэн, агуулга нь хамаагүй хүнд. Тэгсэн мөртлөө л намайг хангалттай тоглуулсан, уйдаагаагүй. Тухайн үедээ бол яг надад Tokyo Ghoul-ийн төвшний аним шиг санагдчихсэн, өгч ийсэн мэдрэмжийн хэмжээнд. Сүүлтэйгээ 20 онд илүү 21 онд илүү дахиад нэг удаа үзсэн юм аа. Анзаараагүй нэлээд бол юм анзаарсан. Тэгээд угаасаа Tokyo Ghoul-ээс илүү аним юм байна гэдгийг ойлгосон л доо. Яг уу Tokyo Ghoul арай илүү алдартай нүнэн. Гэхдээ Parasite гэсэн нэг тутахгүй дээ. Эдгээр тавилаа. Магадгүй Tokyo Ghoul яриа дээрсэн бол Parasite Tokyo Ghoul 2-ыг нэг түвшнийх гэж үзэх боломжтой л байсан баг. Эхний эдэн анги нь бол үнэхээр хөөрхөн байсан. Марины дүр надад айгүй таалагдчихсэн. Хальт ажиллахад яг нэг хаасаагүй байж итгэл энгийн дүр шиг мөртлөө үзээд ангууд нэг тийм дизайн ч юм уу, зан ашин ч юм уу, цаанаа л нэг онцгой. Ер нь энэ хоёр айгүй хөөрх ос штэ. Тэгэл унтаас нь шаврын халтад гарч ирээл те. Дөрмийн дагуу хариамлагтаал. Яг уу Season 1-ийг нь бол үзэж дуусгасан л та. Нэг ч өөрийгөө ч хүчлээгүй. Тэгэхээр муу аним болуугаасаа биш байсан бах. Гэтэ Season 2 байхгүй. Янз бүрийн нөлөө impact, legacy төр үлдээж чадаагүй. Зүгээр нэг тийм дэжхүү анимыг бол би рүү оруулж болохгүй баха. Kaiji. За мөрөдөө тоглоом гэдэг төрөлтөө бол би энэ анимыг номер 1 гэж боддог. Тийм Kakaguryu no Gen no Life хэтрээс ч гэсэн илүү өсөг байхгүй миний хувьд. Энэ хоёрыг ч гэсэн би муу аним шилэхгүй л дээ. Дунд ч шилэхгүй. Хоёулаа л сайн дэжгүй аним. Гэхдээ Kaiji бол дэжгүйгээс ч илүү тэр plot twist, сэтгэл тогтлуулсан байдал, tension эдгээр нь бол шал өөр төвшин санагддаг. Kakaguryu дээр бол логикийн алтай эдгээр самтаггүй шүү дээ. Ахлах сургуулийн хүүхдүүд хэдэн тэр бөмбөгнээр мөрөөсөн гэж юу яах вэ? Тэсний өрөөдөл чадахгүй бол боол нь олон эдгээр. Хэрвээ би тэр сургуульд байсан бол аль хэдийн албаар юмэко тожигдож өгөөд боол нь алсан. За тэр ч яхав тийм Kaiji болгоё юм 2 сизонтэй би бүр зогсолтгүй үзсээр агаад 2 өдөр дууссан санагдчихээн. Амар сонирхолтой. Надад бол ерөөсөө залхсан шинж идэр ажиглагдаагүй. Уг нь бол 52 анги гэдэг чинь нэлээ их штэ. Манай хүн дааж нэг жоохон трайс сурглаасаа болоо. Бас янз бүрийн хайр дурлал царайлаг төрөдөр нэг л гарахгүй л те. Pop сэлээс бол нэлээ гадуур аним. Энэ мэтээсээ болоо нэг жоохон сураг чимээ багтаа болохоос уг нь бол үнэхээр үүнээс илүү хүртэх хэрэгтэй аним гэж би бол боддог. Миний хувьд баг монстертэй нэг төвшний аним. Гэтэ Kaiji ойлгоорой те. Мен саяхан Kaguya-sama дээр ари алга ашигласан. Тэгэхээр би. За Rainbow-ыг бол би бас яг Kaiji шиг нэлийн underrated аним гэж боддог. Энэ анимын плот ялангуяа дөрвийн хөгжүүлэлтийн нэр бол бас нэлийн урт төвчлэг болно. Тэгэхээр боли ер нь үнэхээр сайн аним гэж ойлгочих заяа. Бас надад нэг амар чанартай нэг анги солонгос кинонууд байдаг да. Тэдний шиг vibe мэдрүүлдэг орчин нь. Уг нь бол бас л A дээр тавьчмаар байна л да. Гэхдээ одоо Kaiji дээр ари алхаа ашиглаж чадаагүй юм чинь Rainbow дээр ч гэсэн чадахгүй л бах би. Ergo Proxy. За бас нэг underrated аним байна. Яг би энэ анимын гол дүрийг геймийг хичээж боддог байсан. Манай найз бүр Bring Me to Life-ийг энэ анимын opening гэдэрч надад амжилттай гайслаа хийжсэн байдیں۔ За тэр ч яг underrated бол underrated. Гэхдээ Rainbow Kaiji эдрээс нэг арай өөр байдлаараа нэг тийм үндсэн агуулгын ч гэх юм уу үнэхээр философик зарим дөрүүд нь world building гэдэр нь бол нэлээд төгс рүү ойртсон underrated аним. Kaiji Rainbow эдрийг болохоор би тийм адал явдал плотоор underrated гэж үзээд байгаа. Ergo Proxy болохоор агуулгаараа үндсэн санаа философи эдэр нь үнэхээр мундаг мөртлөө нэг амжилтанд хүрээх болохоор underrated аним гэсэн утга. Ерөнхийдөө зураглалын хэм маяг нь бол яг л нөгөө 2000-ад оны Холливуудын кинонуудтай төстэй байдаг л да. Тэгээ тийм зураглалын хэм маягийг аним руу хөрвүүлэх гингүү нэг жоохон хэцүү болохоор фейлдээд тэрэнд нэг зураглалын нөөцтэй болоход анимыг нэг хүмүүс үзээгүй магадгүй.
Бас плотын үед удаан хэмнэлтэд явж өгдөггүй гэх мэт найруулгын алдаанууд ч гэсэн ажиллагдсан. Бараг миний бодлоор Акира шиг муви болоход гаргасан ч зүгээр эс юм уу? Эсвэл за арай багтахгүй гэвэл ядаж 23 анги шахаад 12 анги болгоод нэг тийм зураглал болон найруулгын жоохон сайжруулад өгөх юм бол бараг Cyberpunk тэртээч нэг төвшөнд очиж болохоор тийм алчиг аним баггүй юу? Ergo Proxy гэхдээ би орой ганц Android хийхээс илүү потенциалтай хүрч чадаагүй аним ч гэж хэлсэн зүгээр юм болов. За нэгтгэл жоохон ари алгах оруулаад шүүчээ би рүү оруулчих дөө. Psychopath. Ergo Proxy-тэй ер нь бол нэлийн төстэй vibe-ны аним. Ойлгоход жоохон төвөгтэй, тэр хүндж байгаа сэдв, агуулга, хүний мөн чанар, нүгэл лидерийн талаар хэцүү лидер нь бол мундгалтай, гүнзгий. Эхний анги дээр ихтэл эмэгтэй хүчинтгчээс эрэгтэйг алсныхан дараа эмэгтэй нь өөрөө төрхөн хугацаа шоконд ороод бас гэмт хэргийг магадaltaй болчингуу шууд бас эмэгтэйг алах гэж найралтай. Ууг нь бол гинт хэрэгтний гинт хэрэг хийхээс өмнө зогсоон сэргийлнэ гэхээр ямар гоё технологи вэ те. Тийм төгс технологитой болсон ч гэсэн стил цоорхой алдаа гарч ирэл байгаа байхгүй юу? Бид нар яаж хичээгээд хүний мөн чанар өөрөө төгс биш учраас яагаад ч төгс нийгэм утопиаг үүсгэж чадахгүй гэдэг шиг. За ямар ч хэлсэн сайн юм аа. Гэтэ бас Ergo шиг тийм удаан хэмнэлтэй, баг зэрэг уйтгартай. Бас Minority Report гээд Tom Cruise ахын тоглосон киноны бүр яг так Wahlberg гэж хүмжилт юм байлээ хүмүүс. Season 2, Season 3 ч гэсэн нэг жоохон чанар алдсан гэж ярьдаг. Миний хувьд бол тэгээд яг л бас нэг потенциалд хүрч чадаагүй байна юм. Ergo Proxy бодвол арай муу хөлбөр юм шиг санагддаг. C дээр тавьчих. Гэтэ C-ийн хамгийн дээр нь тавина. Зомзу. За энэ анимын зураглал хэм маяг бол маргаанг үнэхээр шинэлэг байсан. Эхний анги нь ялангуяа нэлээд хүлээлт үүсгэсэн. Даанч сүүл рүүгээ миний хүлээлтэнд хүрч чадаагүй. Гол санаа нь бол насан туршдаа архны уралдаанд зориггүйгээр зомбирсныхаа хооронд хүсэл мөрөөдлөө нэг удаа сонсоод өөдөртэй амьдралдаа итгэх орол гэсэн. Ер нь бол дэжгүй. Гэхдээ гүйцэтгэлийн хувьд бол сэтгэлний хөдөлгөөгөө аним нь өөрөө нэг жоохон үнэмшлэхүү нэг тийм угаасаа мундаг плот биш байсан. Бас саяхан гарсан 12 ангитай аним болохоор нэг алдар нэрлэлийг сэдэр үүсгэж чадаагүй. Тэгэхээр одоохондоо дидэр тавьчих дөө. Hellsing. За чи янз бүрийн цуснууч ээжи тулаан энтертэй анимуудаар сангаж байгаа бол Hellsing л бахиж хангах бах. Ууса цөөхөн ангитай болохоор нөх ямар нуршаад өөдөөгаад байхгүй. Яг нэг сайхан бүтэн өдөржингөө завтай амралтын өдөр байдаг та. Тэр үедээ өөрийгөө нэг энтертейн хийчих аним хайж байгаа бол Hellsing бол хамгийн тохиромжтой сонголт гэж хэлнэ. Ер нь би Бакигийн сайжруулсан хэлбэрч гэж боддог. Анимийнхан тэр өрмөц зураглал, огцон сүртэй агшнууд. Тэгэл тэр цуснууч ээжи талууд эдгээр нь бол Бакитэй төстэй. Гэтэ Бакиг бодвол хүнлэх плоттэй. Бүтээлээ тамаагүй сайн гэсэн үг. Би Hellsing Ultimate-ийг үзчихсэн. Угаасаа 2001 оны Hellsing нь манганасаа жоохон зөрөөд явцсан. Тэгэл зураглан ч гэсэн Ultimate-ийн хаанч өрөхгүй. Тэгэхээр ах үзэж байгаа хүмүүс ч гэсэн Ultimate-ийн шууд үзсэн зүгээр гэж хэлээ. Ultimate-ийн нэрээ Season 2 гарахгүй байгаа шалтгаан нь манганд гараад дууссан юм хэлээ л дээ. Яг уу гоё л төгсөн л дөө. Гэхдээ би ууг нь бол энэ анимын за Season 2 биш маа гэж Jojo идэр шиг тухайн ертөнцид өрнөж байгаа өөр гол дүртэй өөр парт нэг тийм spin-off маягаар ч юм уу те үргэлжлүүлээд явсан бол сайхан л байсан байх. Угаас амар гоё бүтээл ахгүй юу? Drifters гэдэг нэрээ бас нэг аним байдаг та. Тэр аним болохоор нэг зохиолчтой юм байлээ. Ахвал үнэхээр гоё анимнууд бол хийд юм байлээ. Бас нэг жоохон underrated юм шиг те. За Hellsing-ийг би AU гэдэгтэй нэлээд эргэлзлээ. Уг нь бол би Kaiji Rainbow өдрийн дээр тамиарг байгаа байхгүй юу? Гэтэ Hellsing чинь тэр хоёрыг бодвол хамаагүй алдартай штэ. Бас тулаантай аним ийм их хэмжээний цуснууч оруулж ирснээрээ нэлээд том импакт ч үзүүлсэн байх. Энд чинь 2001 оны аним. Эйрүүлчихье да. Inuyashiki. Би бараг дөнгөж гарахтан л үтсэн баха. Миний мэдэх ганц хөгшөө хөөгөр гол дүрийг хийсэн аним. Энэ нь ч тэр зураглал нь ч тэр ер нь л нэлээд итгээд өрмөц яг уу дааш нэг жоохон жижигхэн зохиолтой 11 ангитай өргөжлүүлээд явход тийм потенциал баг те. Би гэхдээ яг бүтэн санахгүй байгаа ч гэсэн гол санаа нь энэ залуу хүн байхаа болцсон. Тэгээ бусдыг алж терроризм үйлснээрээ ямар нэгэн гэвэл эмпати идэр мэдэрх юм болов уу гэж гарддаг. Харин ахгүй болохоор адилхан л хөрцөн ирнэ хүн гэдгийг авч үлдэж чадсан байгаа нь эцэст аль замаар явах нь зөвхөн чиний сонголт гэдгийг илэрхийлсэн юм болов уу та. Тийм, уг нь бол бүтээлээ үд жижигхэн л хоостой ч плоттой. Тэгэл тэр өрмөс шин чанарыг харгалзаж үзэл би рүү оруулчих юм уу гэхээр энэ Rainbow Kaiji Grand Blue гэдэргээл амар анимад би дээр байгаад байна л та. Зураглал нь мууштай нэрээ. Хаяа амар муу CGI-нууд харагддаг. Сайхан шалтгаан боллоо. Nice. Raced. За үнэхээр дөрвөлттэй плоттой тэр плотооч таамаглашгүйгээр ирүүлж чадсан. Үнэхээр мундаг зохиолоо ялцчихгүй. Алдар нэрээ ч гэсэн Шоннуудтай харьцуулахдаггүй ч гэсэн Сэний дондоо бол нэлээд алдартай.
Би ч гэсэн мэдээж өөрөө дуртай. Надаа яг нэг хүүхэд байхдаа үздэг байсан. Миний хөрш чотороо тэгэл нэг хойд нутгийнхан жилөө. Яг нэг тиймэрхүү Япон дээр үеийн олон ангид кинонууд зурагтаар айгүй их гардаг байсан юм а жоохон байх. Яг тийм vibe мэдрүүлж ирсэн. Магадгүй анимех нугасаа ихэнх сторийн Японы дээр үе дүрмдэг учраас тэгсэн юм болоо мэдэхгүй. Бас тэр Хиназуки манай хүнийг хаяад найстай нь гэрэлцсэн байдаг тэр бол тохоо үедээ нэлээд тийрч исэн. Гэтэ сүүл бодоод үзэхэд бол угаасаа хин л бага ангидаа жогордог байсан байна да 18 жил хүлээгээ сууж ахтай тий. Яг хаа гэхдээ Хиназукиг манай хүний найзуудынх нь ихтэй нь шок танихгүй эрэгтэйтэй гэрлүүлсэн бол арай үнэшилтэй арай дээр ухаасан болов. Тэгхгүйгээр фракцийн зүгээр нэг рандом найстай гэрлүүлчихээр үнэхээр л тэр фракцийн хүнтэй гэрлэх байсан бол угаасаа Кения манай хоёр бол хамаагүй ойрхон байх хэрэгтэй шүү дээ. За байли манай хүн коммон орчлоо гингүүд Кения арай илүү зөв сонголт байгаа байхгүй юу? За Кения ч манай хүний хамгийн сайн найз нь болохгүй гэх юм бол за танихгүй эрэгтэй л ер нь хамгийн тохиромжтой нэсэн юм. Хамаагүй амьдралтай. За тэр ч яах вэ? Надад бол энэ анимыг гээс рүү оруулахад ямар ч асуудалгүй. Гэхдээ монстер асуудалтай юм шиг харагдаад байна л да. Eeroo тавихаас. Elfen Light. За би энэ анимыг зүгээр хүнээр ирүүлж исэн. Зураглал давч агуулгыг тэр нь бол яг нөх миний сонирхлыг татж байгаагүй болохоор үзэж байгаагүй гэж бодож байна. Уг нь 13 ангитай зав болтол үзчихэд нэг асуудал хүл юм байлээ л дээ. За тэгээд одоо үзээгүй болохоор бараг цаалалт өгнө да тий. Алдар нэр бол угаасаа сайн тэрийг мэднэ. Бас 2004 оны аним хүртлөө 13 ангитай гэхээр яг нөгөө шилжилтийн үеийн ах тагшуудынхаа л нэг байж таарч байгаа. Тэгэхээр нөлөөч гисэн асар их гэсэн үг. Нэг бие хавцаа тавьчт юм уу? Люпин. За Сен анимын үндэслэгч тухайн үеийн хүүхэлтэй кино хүүхдэд зориулсан гэсэн жишийг эвдэж гарч ирсэн. Зураглал хэм маяг нь яг л нөгөө тухайн үеийн барууныхаа хүүхэлтэйнүүдэд ижилхэн мөртлөө дотоод чанар нь томчуудл ойлгох үз асуудлууд дадал явдал эдрийг харуулснараа дэлхийд онцгой байж чадсан гэж үздэг юм байлээ. Тийм Люпин Голго 13 хоёр бол яг нэр Голго 13-ыг давхар ярьчээ. Энэ хоёр бол Сен анимынхаа Dragon Ball гэсэн үг аахгүй юу? Яг хоёулаа эпизодик сторителлингтээс учраас барууныхаа хүүхэлтэйнүүдээс нөх ялгараад байх юм байхгүй. Тэрнээс болоод Dragon Ball идэрчээ цойлж чадаагүй юм болоо да. Гэхдээ дэлхийд цойлж чадаагүй ч гэсэн Японд бол үнэхээр алдартай нүнэн. Нэр Люпин бол бас сүлд шинэ партаа serialized хэлбэрээр гаргаад сөөхөн амжилт олоод исэн. Тэр утгаараа Люпины гэрүү Голго 13-ыг би рүү хийдэ. Битүүн. За би бол ийм Battle Royale-тай толгой ажиллуулсан өрсөлдөөнтэй анимуудад үнэхээр нугасгүй. Битүүмийн CS2-ыг ч гэсэн олон жил хүлээж ин да. Бүтээлийн хувьд бол аягүй сайн. Сен гэсэндээ яг ижил төстэй шон анимуудаасаа илүү үнэмшилтэй байж чаддаг. Гэтэ алдар нэр тааруул та. Аним үздэг хүмүүс эсвэл хальт үздэг хүмүүс бол энэ анимыг угаасаа мэдэхгүй бах. Би тэгээд бас өөрөө дуртай ч гэсэн бүр тийм хайртай биш. Тэгэхээр арын алга бол ороод нэг шалахгүй. See. Made in Abyss. Энэ анимыг магтаад авах юм бол угаасаа ярих амар олон юм байгаа. Тэгэхээр зүгээр сул талыг ярьчих заяа. Эхний хэдэн ангиуд тартай. За тэгэл болоо дөө. Яг хав зохиолч нь хүүхдүүдийг sexualize хийсэн педофили ажиглагдаг гэж шүүмж байдаг. Гэтэ бүр тийм улаан цайм юм бол нэг анзаарагддгүй. Тэгэхээр тэрийг их оролцуулах нь утгагүй ах. Ерөнхийдөө бол өлгцөл тун ховор маш сайн юм а. Гэтэ арай эсрэг орохгүй ах. Physics. За Сен анимуудаас яг нэг гоё боруутал шиг илэг оройд disrespect-лчих аним олдохгүй нэлээ удаан заваагаад бууж өгдөхийн даваан дээр гиген дүрээрээ гин гарч ирсэн аним бол Physics байла. Энэ анимыг гэтээ үнэхээр Сен гэж бодоогүй маа. Ашгүй энэ tier list-ийг маань аварлаа л да. Яас сайхан боёнтой хөвтөв. Ер нь бол яг ч хинтай биш. Гэтэ нэлээ extreme match гэж хэлж болно. Гэтэ хамгийн гол асуудал нь улаан сискон баггүй юу? Тэгээд ялангуяа охин дүүтэй хүмүүст энэ аним үнэхээр л тийм заваан крин санагдсан юм шиг байлээ. Яг хав тэр хоёрын төрсөн дүү нэшилтэй. Гэтэл стил бүр арай л хоорны тачаатсан. Бас тэр хоёр нь жоох хөвгт байхгүй юу? Жоох хөвгтийг бас тэгээ sexualize хийгээд ахын тийм таатай биш л дээ. Олон хүмүүсийн бэлэнгийг буцалсан юм шиг байгаа. Хэрэг та энэ анимаас авсан драмагаа идэхийг хүсэх юм бол Ясуганоос хараг үзээрэй. Айгүй хөөрхөн гэрүүлийн аним байгаа. Kingdom. За энэ анимын бүх сизнийг нь үзсэн фэнүүд бол тийм ч олон биш. Гэхдээ тэр фэнүүд нь бол бүр үнэхээр хүчтэй юм билээ. Бараг Kingdom-ийн 4 бүлгийг бүгдийг нь үзсэн хүний хувьд автоматар хамгийн best аним нь Kingdom болдог гэж байгаа байхгүй юу? Үнэхээр л яван чангарах гэдгийг утгаар нь үзүүлдэг юм шиг байлээ л дээ. Би бол season-ыг жоохон хүчилж үзэж дуусгасан.
Надаа бол зураглал нь арай л тааруу бас нэлээд фанаалтай. Яг нэг тийм шон аним шиг санагдаад байсан байхгүй юу? Уг нь бол түүх аним биз дээ. Гэтэ тэгээ дараа нь Season 2-ыг үзэхэд бол илт сайжирсан анзаарчихсан л та. Гэтэл бүр зүрхэнд ороог болохоор үргэлжлүүлж үзээгүй. Гэтэ Season 3, Season 4 дээр бол бүр л галзуурна гээл мананээс арга уулзгалгандаа л надад ухуулдیں۔ Тэгж жагаад үзэндээ. За тэгээ Season 1, Season 2-ийн үтсэн үед бол би дээр тамаар байна. Гэтэ Season 3, Season 4 нь үнэхээр л тийм мэдээ дуучдаг, эвхээ тавьчдаг төгсөрсөн бүтээл юм байлгүй дээ гэж найдаа. Дээрүү тавья та. Үнэхээр нэрнгээсээ тийм галзуу аним байсан ч гэсэн эсрэг бол ягаад ч оруулж болохгүй хаа. Алдар нэрээс шилтгаалаад. Record of Ragnarok. За манга нь бол үнэхээр галзуу штэ. Аним нь жоохон нэг PowerPoint слайд явцсан л та. Гэтэ зүгээрээ бид нар инээ сторимнууд үзчихсэн давраад явах уу. Бүтээлийн үед бол би Кинга ашраагаас жоохон дутуу гэж боддог. Алдар нэрийн үед бол Пакигаас жоохон муу Кинганаас чижид илүүтэй. Бас л Netflix-ийн аним гэдэг салбарын чирдэг суурлуудын нэг л дээ. Миний өрхтөө Паки Кинга ашир хоёрын лав доор орно. Бас энд байгаа хэдэн анимуудтай харьцуулах юм бол ягаад C-гээс илүү гарч болохгүй юм шиг санагдлаа. Яаси. Golden Boy. За ер нь Golden Boy Onizuka багш хоёр бол анимын комеди салбартаа бол баг Dragon Ball гэж хэлж болох байхаа. Ялангуяа Golden Boy бол үнэхээр хачирхалтай аним л та. 1995 онд гарсан 6 ангитай аним байж ийм хэмжээний алдар нэг төрсөн гэхээр манга ч гэсэн ер нь бол сураггүй байхгүй юу? Яг хоо тухайн үедээ иймэрхүү 2 дугаар сувгийн экстрим юмор бол түгээмэл биш л байсан баг л та. Тэрүүгээрээ нэр төрсөн юм болов. Магадгүй Golden Boy-аг бол өнөөгийн Prison School, Grand Blue дээр байх ч үгүй ч үү те. Тэгэхээр нөлөө бол асар их юм байл л да. Бүтээлийн үед яг хөө episodic story telling-тэй болохоор би яг сайн муу гэдгийг яг бусад анимуудтай харьцуулж дүгнэхэд хэцүү л байна л да. Гэтэ надад л дэжгүй сонирхолтой санагддаг. Би ч гэсэн өөрөө дуртай. Тэгэхээр бийг давах хэрэгтэй болов гэж бодлоо. A дээр тавьчих тийм үү? Code Geass. За миний үзчихсэн хамгийн шилдэг 3 аним бол Hunter x Hunter, Code Geass, Steins Gate 3 гэж би хэлчихсэн. Hunter x Hunter өнөгчлөх дээр S рүү чигтсэн. Одоо тэгэхээр Code Geass, Steins Gate 2-оо чигсэн цуг S рүү хийчихье гэж бодож байна. Энэ ихтэй яг хөө би үнэхээр хайртай нүнэлтэй ихтэй янз бүрийн арын хаалга идэр бол гэж бодохгүй байна. Угаасаа л энэ хоёр анимын алтар нэр нөлөө асар их гол санаа плот идэрэн ч гэсэн бараг л төгсөрцөн аним л та. Яг хөө ерхий агуулгаар бол би Steins Gate-ийг арай илүү гэж боддог. Гэхдээ Code Geass 10 ангийн турш унтуулдаггүй. Тэгэхээр нэг төвшин гэж үзэж болно. За ер нь tier list маань болчлоо дөө. Энэ хоёроо дуусчаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ нэг жоохон холиос солио явуулаадахъя. Заас нэг иймэрхүү. Угаасаа яг өмнөх жилдээ адилхан сэнийн төрлөөс хамгийн алдартай, хамгийн бест гэснүүдийг сонгож оруулсан. Өрсөлдөөн бол тэгэхээр үнэхээр аимшигтай байлаа. Жишээний C дээр байгаа анимууд хүртэл үнэхээр сайн анимууд байгаа байхгүй юу? Гэхдээ хэрвээ би мангануудыг оролцуулсан бол тээ. Та нар Mind List-ийн топ мангануудыг хараарай. Хэрвээ би мангануудыг оролцуулсан бол энэ бичлэг намайг бүр жинхэнэ утгаар нь тарчлах байсан баг. Бараг AS эдэр нь дүүрээд тээ. За тийм энэ бичлэг бас л урт бичлэг болчих шиг боллоо л доо. Яаж хэдийдлээс. Нэрээ хүмүүсээс shoujo анимын tier list асуусан байсан. Гэхдээ би баг хийхгүй байхаа. Яг хөө shoujo аним үздэг дуртай л да. Гэхдээ бүр тийм tier list хийчих хэмжээний олон shoujo аним үзег бах. Харин арай өөр нэг тийм дөрүүдийн ч юм уу эсвэл өөр ямар нэгэн tier list бичлэг бол дахиж орж магадгүй цаашдаа. Эдитлэх нь лайтай болохоос уг нь бол би ийм tier list бичлэгэнд амар дуртай байхгүй юу? Дастин хэрэг таны болон манга вебтүүнүүдэд нуусгүй бол эсвэл зүгээр намайг үзэх дуртай бол манай групп нэгтээрээ.